Адистдын дээдийг хайрлагч, язгуур дамжилгын багш, агуу шидийн хурыг буулгагч, амирлангуй хилэнт ядам, ад зэтгэр бүхнийг арилгагч дагнас номын сахиусанд ариун гурван үүдний чин бишрлэр сүсгэлэн мөргөм үе. Жанлууц хузуул хэмээх энэ гайхамшигтай залбирал Өнөргийгийн зан базар дээдс зохиосон. Тэгээд зохиох үед тэр үеийн нөхцөл байдал амаргүй байсан. Тэгэд энэ бүгдийг яаж арилгах уу, амьрлуулах уу? Энэ бүгдийн шалтгаан юу юм? Энэ бүгдийн шалтгааныг яаж арилгах юм? Үр дүнд нь яаж бид монголчууд харилцсан эв ихтэй ирээдүйд улс орн маань яаж улам хөгжин дэлгэрэх үү? Тусаар тогтнол маань яаж бат бөх байх вэ гэдгийг эрэлхийлж энэ залбирлыг зохиосон. Монголын Бурхан шашны тэргүүн одоо анх дахь багж Үзэндэн Нутагтын айлдвар сургаалын хамгийн одоо дээд ах шин болсон. Ер нь монголчуудаа одоо үеийн үедээ захиж сургаж, ер нь монголчууд хойштоо энэ богдгийн сургаал үндэнгүүдээс бид нэр юуг эрхэмлэж явах юм бэ гэдэг их айлдсан том чухал айлдваруудын нэг бол адистдын дээдийг хайрлагч их гэдэг одоо нэртэй хэн сайхан одоо айлдвар байгаа юм. Адистдын дээдийг өршөөгч гэдэг дүүдэнжин солдуу гэдэг нэрээрээ болохоор цагийг тохинуулах залбирал гэж хэлсэн байдаг. Тэгээд цаг тохинуулах тийм шаардлагатай хэрэгцээтэй ийм үе гарсан. Улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн, хоорондоо одоо толхилсжсэн энэ хүнд үед монголчууд эв нэгдэл хэрэгтэй байна гэд шашныхаа тэргүүнийг тодруулсан. Манай дээдс богдыг яалтж байхгүй агуу их өрөөл тавьж ирсэн бодис садва байтугай бүр бурхан өөрөө заларж ирсэн юм байна. Энэ бол их агуу хувь зохиолоо гэж ингэж одоо үздэг. Ялангуяа хэцүү цаг үед онцгой хүмүүс бүр илүү онцгой хүмүүс төрдөг. Монголчууд одоо хаангүй болцсон байсан үед хамгийн гол ахалж байгаа Түшээ тааны гол одоо хүү болж төрсөн учраас одоо Өнөргийгийн шашны хувьд ч маш чухал байр суурин дээр байсан. Төрийн хувьд ч гэсэн бас энэ алтан ургийн гол залгамж байсан учраас одоо Өнөргийгийн дээр бол энэ хүнд үе бол түүний нуруунд дээр бууж таарсан байна. Тэгэхээр тэр цаг үе бол өөрөө маш хээдрээтэй. Яагаад гэвэл одоо Оросд яг 1-р Петр бий болж ирсэн. Одоо Оросын жинхэнэ одоо сэргэн манталтай үе шүү дээ. Гэтэл бас урд талд инх амглан буюу Канси гэдэг бас нэгэн хүч төгөлдөр хаан бий болоод Манж Чингүрнийг байгуулсан. Тэрийг илүү их хүчрхжүүлж исэн цаг үетэй давхцчихж байгаа. Мандах төрийг дагахгүй, мөхөх төрийг дагнаа гэж тухайн цаг үеийнхаа бол маш их тийм ухаалаг улс төрчийн сэтгэлгээ байж байгаа. Монгол уруудаж, доройтож, тарж бутарсан тэр үед энэ монголчуудынхаа сайн сайхны төлөө гариг эрхстэй харьцаж мөн одоо хүний сэтгэлийн дотоод хүрдэн гадаад хүрднийг бисэрхэн судартаа зангидж өгсөн. Дотоод хүрдний хямрал гэдэг нь бол хүний одоо бие хэл сэтгэл хий тусал тэргүүтээ одоо буруу эргэлдэж муу сэтгэл төрсний үндсэн дээр бол гадаад хүрд буюу одоо од гархис за нар сар тэргүүтээ энэ бүхний мөн зорчил тэр бүгд бол буруу эргэж одоо энэ савшим ертөнцийн энэ амьтад бол бүгд хоорондоо одоо ингэж зөрчилдөж хямралдаж дээрээс нь зэр зэвсгээр ингэж нэнийг одоо хямраана гэсэн байдаг. Энэ бүгдийн хямралыг бол арилгах тухайтад бол альцсан байдаг. Монголчууд түүхэн их замналынхаа цаг хугацаанд хагаралтанд тэмцэлдэж, харийн дарангуул давтаж, хамаг олон минь хагарч бутарч байсан цаг үеийг олонтой туулсан. Ив түнжинтэй байх хугацаанд Монгол дэлхийн талыг эзэлж явсан түүх намтар байна. Монголчууд бидний хамгийн том одоо алдаа маань юу байсан бэ гэхээр бид эзэнт гүрнийг байгуулад маш хүчрэхэг болж ирсэн хойноо бид нар өөр хоорондоо тэмцэлдсэн.
Энэ бол ерөөсөө явж бидний нөгөө би гэдэгтэй холбоотой байна. Би гэж бодох тусам л уур хил нь хүчтэй болоод, хүсэл шунал нь хүчтэй болоод, атаа орслон ч юм уу хүчтэй болоод ингэж ирж байна л д. Эрх мэдлийн төлөө дотроо хямралцаар байгаад бид хүчин чадлаа алдсан. Харин бид нар тэр болоод өнгөрсөн зүйлээс юун дээр алдав, юун дээр онов? Бид ямар байвал түүхийн он цагаас оройлон манлаж, мандан бадарч ямар зам мараалтай, ямар сэтгэлгээтэй байх үедээ урууданд оройтож бусад улсын иргэшээлдч гэдэг юм уу дарамтанд байсан юм бэ гэдгийг аягүй сайн бодох хэрэгтэй. Тийм учраас өнгөрсөн тохиож байсан энэ бүгд ирээдүй хойч үе бидэнд анхааруулж та бүхэн энийг ирээдүйд ийм алдаа гарахгүй байхын тулд уг шалтгаанаас нь эхэлж анхаараарай гэж айлтсан ийм залбирал. Хэрвээ одоо улс орон хөгжинөө мандна, хувь хүн сайн сайхан явна гэх юм бол цаад улсуудаа зөв засч явах юм бол болно гэдэг ингэж башиглаж өөрөө л үндэгнэж тэгээд дүр дүрийн хувилгаадууд нь энэ одоо номын нийтээрээ л ингэж сайн сайхад амьдрахын төлөө эв дүнжинтэй амьдрахын төлөө амар амгалантай амьдрахын төлөө дайн байлтай ангуй тийм ээ цагийн хямралд ангуй жаргалтай сайхан амьдрах энэ одоо гол өрөө болгож уншиж ирсэн ном байна. Өндөр гэгээмэн энэ жанлав цогцол гэж энэ номонд болохоор энэ цүвийн цагт одоо маш их үзлийн цөв те үүлийн цөв ингэж одоо бүрдснээс одоо хүн төрлөختөн хоорондоо маш их юм тэмцэл өрнөхөөс одоо сэргийлээд энэ жанлав цогцол гэж одоо номыг уншиж явах юм бол энийг одоо амьрлуулах юм одоо ач тустай гэж үзэж байгаа. Хизээ яаж бидэнд ийм сэтгэлийн цөв үүсэх вэ гэхлээр нисмоност муу сэтгэл дэвэрсэн цагт цөвөн цаг одоо яг сэтгэлийн цөв үүсэж байна гэж тайлбарлаж байгаа. Ямар нэгэн тийм буйны сэтгэл төрөхгүй болцсон байгаа цагийг л ер нь цөвөн цаг гэж нэрлэждэг. Хүний явдал мөрөөр маш дээд зэрэгээр буруу болоод байгаа үеийг ер нь бол цөвөн цаг гэж нэрлэдэг. Асар цөвөн одоо цаг одоо дэврэх болох гэдэг зүйлийг хэрвээ тодорхойлооч гэх юм бол яг одоо цаг шиг санагддаг. Цаг цөвүүрээд яваад байна. Нөгөө цөвүүний цөвөн цаг дотроо дахиад харьцангуй цөвөн цаг гарч ирж байна гэсэн. Монголын заяа одоо ивэх үзээ гэсэн ийм одоо ихтгэл горил дээр л одоо энэ цагийг тохируулах залбирлыг зохиож нийт одоо түмэн олондоо түгээсэн байдаг. Хүрээ хамб болвол нэг тайлбартай ингэж ялцсан байдаг. Жанлав цогцол номыг бол дотор нь 3 хуваана гэж ярьсан байна. Эхний хэсэг бол чожид буюу дахил мөргөлийн үг гэж ярьдаг. За түүний 2 дахь хэсэг бол янлаг думбаа буюу 7 гишүүнт залбирал 2-т. За 3-т бол за Монгол нийт ард түмнийг одоо даатгсан ерөөлийн үг болон дээрэс нь өлзий утгын үгийг бол шингээсэн гээд ингээд 3 хэсэгт хувааж альцсан байдаг. Бурхан, ном, хувраг гэж хугдээд гэж ярьдаг шүү дээ манай монголчууд тийм ээ. Тэр бүгдийг өөрийн өмнө одоо бодитоор заларсан байна гэж бичлэх хэрэгтэй гэж. Адис тэдийн дээдийг хайрлагч язгуур дамжилгын багш агуу шидийн хурыг буулгагч амирлангуу хилэнт ядам ад зэтгэр бүхнийг арилгагч дагнас номын сахиусанд ариун 3 үүдний чин бишрлэр сүсгэлэн мөргмөө. Ариун 3 үүд хэмээх нь бие хэл сэтгэлээрэн нэгэн дор авралд уулж итгэл бишрлэн талбах хэрэг аж. Багш за тэгээд бурхан, ном, хувраг, ядан борхтууд, сахиуснуудад одоо ингэж авралыг одуулж ингэж эхэлж байгаа байхгүй. Ямар ч юмтан бол жаргалтай сайхан амьдрья л гэж одоо ингэж боддог. Гэвч тэр болгон бол санснаар болдгоо. Тэгэхээр тэр бол бидний өөрсдийн явдал мөр, өвлийн мөр олон зүйлтэй холбоотой байдаг. Уур хилэн, хүсэл шунал, хатаа хорсол, омог бардам хүнд их болоод нэмэг улам хүчтэй болоод ууралсан ч амархан юмд ууралдаг. Уурлахтаа хүчтэй ууралдаг. Уураасаа хэр урагтай гарч чаддаггүй. Амархан юмд шундаг. Амархан юмд эмзэгэлдэг, хямардаг. Одоо энэ хүчтэй болоод ирэх тусам л одоо цөв, сэтгэлийн цөв үүсэж байна.
бид нар ийм сэтгэл хөдлөлд автж байгаад янз янзын үйл хийдэг. Янз янзын буруу муу юм хийдэг. Олон зүйлээр бэлтгэж сэтгэлээр хувилгасан тархилын чуулганыг огторгойн түгээмэл эм бүхнийг огоод дүүргэн өргөе. Орчлон тэргүүлшгүйгээс хураасан алдаа үнэллийг дамжлан боомтолж олон эгэл ба хотогтын бүх буйнд даган баясээ. Өнгөрсөнд хураасан муу үлийг намжилж өнгөрсөнд хийсэн алдааг чин сэтгэлээсээ гэмшиж ахад би үнийг хийхгүй юм шүү гэдэг энэ намжлагаа их чухал шүү гэдгийг энэ залбиралдаа бас альцсан байгаа. Муу сэтгэлийн эрхээр хураасан үлийг ингэж намжлая. Энэ бол асуудал гараад байгаагийн шалтгааныг засах арга. Одоо мөргөл, дахил, намжлага тэргүүтээ, зориулга тэргүүтээ ингээд 7 одоо үүлийн үүднээс гэх юм уу 7 залбирлын үүднээс тэргүүшгүйгээс хураасан нүгэл хилэнц. За мөн энэ насандаач тэр одоо хураасан нүгэл хилэнц тэр бүгдийг бол одоо намжилж тэгж байгаа одоо залбирал байдаг. Гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурддахж гаслан торчлон эцэслэхийг хүртэл бат оршихыг залбирамгүй. Гагц үүгээр жиссэн хамаг буйны цогцсуудыг гайхамшигт 3 цагийн бурхад шав нарын өрөөлжилснөөр амтан бүхний балаа мөнхгийн харанхуй бүгдийг арилгаж альва хамгийг айлдагч бэлгийн гэгээг мандуулахад зориулмой. Асар хэтэрхий цүвийн балар харанхуй үлэмж бүрхсэн аимшигт муу цагийн амтан бүхнийг нэгүүлсэхүйгээр авраа. Одоо хэрвээ энэ байдлаас илүүд ордох юм бол бид нар монголч байхгүй болох юм байна. Тийм учраас тангар дамцгаа хооронд эв нэгдлээ чангатах гэж байгаа юм байна гэж ойлгож байгаа байхгүй. Монголчууд бидэнд тулгарсан байсан үл ойлголцол, тэмцэлдэн гэх мэт энэ бүгдийн шалтгаан нь муу сэтгэл. Тэр дундаа муухаг байжээ. Муу сэтгэл энэ муухагийг хэрхэн арилгах вэ гэдгийг харанхуйг гэрэл арилгахтай адил. Хүний муухагийг аливаа имийг онж мэдсэн бэлэг уян арилгана гэдгийг аливаа хамгийн айлдагч бэлгийн гэгээг мандуулахад зориулмөө хэмээн альцсан байгаа. Одоо энэ нөгөө айлдвар дээр минь хэлж байгаа ёсоор те амтан бүхний балаа мөнхгийн харанхуй нүрэлсэн цаг байгаад байна шүү дээ. Муухай сэтгэлийн эрхээр муу сэтгэл нясуунаас эзлэгдэх үед хүний сэтгэлийн тунгалаг саруул байдал алдагдана гэж үздэг. Хүний оюун санаа аливаа юмны мөн чанарыг зөвөр харж чадахгүй болдог. Зарим хүн миний оюун санаа бол их саруул гэж яриад байгаа боловч муу сэтгэл давтагдсан байвал ухаан саруул биш байгааг өөрөө саруул гэж ойлгоод байдаг. Яагаад балартчаад яагаад одоо харанхуйд төөрөөд байна гэхээр ачтай хүмүүсийн ачийг санахгүй болчиход байгаа юм. Өнөөдөр бид нар цусгаар тогтнолыг бид нарт авчирч өгсөн тэр урд үеийн хүмүүсийн ачийг бид бодож байна уу? Энэ саруул байдал алдагдахаар дараа нь буруу шийдвэр гаргаж ярьж байгаа үг, үйлдэл энэ бүгд нь буруу болоод байдаг. Энэ буруу байхаар түүний үр дагаварт үл ойлголцол, өшрөх энэ байдал улам нэмэгддэг учраас энэ бүгдийг засахын тулд сэтгэлийн тунгалаг саруул байдлыг бий болгож түүний үүднээс аливаа юмд хандуулахын тулд энэ мухын харанхуй арилгахыг гэж энэ залбиралдаа айлцсан. Чиг монголчуудын буян заяа түшиж энэ бэлгүүн номч эрдэмтэн их гигантнууд хутагдах хувилгаад за үе үеийн цагийг эзэлсэн их эзэрхэг дайчид одоо хаадынхаа хүчээр эрдэмт бэлгүүн хаттынхаа хүчээр энэ сайхан номын их шид хүчээр ерөөл бэлэг амны бэлгийнхаа хүчээр аштын заяагаа бүтээж амгалан дэлгэр цагтаа учирсан гэж би боддог. Одоо хүртэл үргэлжилсээр байгаа энэ цөөн цагт Монгол түмэн маань энэ ерөөлийг амандаа тарин мэт одоо шившиж, шивнэж, өөртөө оршоож
одоо энэ учир бэлэгдлийг нь ухаарч явах юм бол одоо энэ орчлон хорвоо хувьсаж байгаа хүмүүний нийгмийн амьдрал сөрөгшсөн энэ үеийг бид нэр арай хялбархан дөмгөхөн шиг давах тэр бас гүүрн юм болоо гэж хувьдаа итгэж маш олон жилийн өмнөөс одоо утсандаа ингээ хадгалчаад хаяа гаргаж ирж уншиж явдаг байхгүй. Яагаад энэ цагийн цөв бохир цаг ирэх вэ гэх юм бол хүний ерөнхийдөө одоо үзлийн цөвөөс ингээ шалтгаалж байгаа. Одоо үзэл бохирдох юм бол сэтгэлээр одоо бохир муу юмыг хийн. За тэгээ оюун муухарна. За тэгэхээр сэтгэл бохир оюун муухаг ингээ байх юм бол би одоо хэлээр одоо бас 10 хар нүгэл тэргүүтэн одоо нүглийг хийдэг байна шүү дээ. Тэгэхээр бид нар чинь бие биентэйгээ хамааралтай амьдардаг учраас гадна талын одоо хямралт байдал, дотоод цагийн одоо хямралт байдаг гэж энэ олон зүйлүүдийг амар амгалан болгож ич хүн одоо сайн жаргалтай сайхан амьдрна гэж ингэж үздэг. Эгэл нэсванэсийн муу үйлийн үр цагтаа боловсрсон. Элдв зовлонгийн энэ түэмэр бүхэн аяндаан амьрлаад. Эсрэг тесргийн үс арилан инэрл асрамжаар найрамдаж инх амгалангийн төгс үлзийг дэлгэрүүлэн сойрхоо гэд. Эгэл Нисванэсийн муу үйлийн үр цагтаа боловсрсон. Элдв зовлонгийн энэ түмэр хэмээн дурдсан байгаа. Нисванэсийн муу сэтгэл гэдэг байгаа цагт үний ирэхээр үйл хураалгадаг. Тэр үйл нь боловсроод ирэхээр зовлон гэдэг төмөр мэт олон хүн бий болж байдаг. Тэр зовлон бий болоход үл ойлгох, өс хонзон, өсрөн тэмцэлдэх гэх мэт ийм зүйлс гарч ирдэ гэж үн залбиралд айлдсан байна. Өнөөгийн занаасаар яг энэ номон дотроо амьтдын өвчин зовлон амьрлуулах, саад бацтыг амьрлуулах, хамгийн гол одоо чухал зүйл нь дотоод сэтгэлийн хямралыг амьрлуулах. Дотоод сэтгэл хямарсны улмаас өөр хорондоо тэмцэлдэж, өөр нэг нэгэнд өс хонзон санаж, үүний улмаас хямрал тэмцэл үүсч, үүний үр дагаварт бүгдээрээ зовж байгаа хөөх. Одоо амьтдын энэ хямрал тэмцэл амьрлах болтох бай гэж одоо айлцсан байна. Тэгэхээр ив түнжин гівдээд байгаа энэ уур, өс хонзон ямар гимтэй байна вэ гэхээр өөрийн сэтгэлийн амгалан байдлыг үгүй болгох, бусдын жаргалтай байдлыг бүснүүл хорлох сэтгэл ба. Эсрэг арга зам нь юу вэ гэхээр бусдад жаргалтай байгаасаа гэж жаргал хүсэн сэтгэлийг хүчтэй дадуулах юм бол бид хэд бус руу ууралж чадахгүй бол, атаархан чадахгүй бол, хор хүргэж чадахгүй бол тэгснээр өөрөө ч амгалан эргэн тойрны хондоонч амар амгалан гүгж ив түнжин хүчтэй бий болно. Ив нэгдлийг үүсгэхийн тухайдад өндрөгийн айлдсан энэ сургаал номыг уншиж өдөр болгон хүмүүст жаргал хүсэн сэтгэлийг дадуулахыг та бүхнээс уриалж байна. Тэгэхээр бид нэр энийг өдөр тутмын амьдралдаа бид нэр энийг дадуулах хэрэгтэй. Одоо шинжлэх ухааны эрдэмтдийн судалгаагаар хүнд өдөрт маш олон бодол төрдөг. Тэдний ихэнх нь сөрөг бодол байдаг гэж ярьж шít. Тэгэхээр бид нэр энэ сөрөг бодлуудыг л багасгах хэрэгтэй. Энэ цөвийн цаг дэлгэрхэд өвчин зовлон тэргүүтээ маш одоо хэцүү бэрх зүйлүүд одоо ингэж дэлгэрэх энэ цагт бол бид нар бод сэтгэлийг одоо их чухалчлах хэрэгтэй гэж байна тий. Бод сэтгэл гэж одоо юу юм бэ гэх юм бол ер нь одоо би тэргүүтээ 6 зүйл хамаг амьтныг амар амгалантай байгаасай, зовлонгүй байгаасай гэсэн одоо энэ сэтгэл ахна штэ тий. Миний амжилт, миний аз жаргал, сайн сайхан зүйл чинь дандаа бусдаас хамааралтай байхгүй шүү дээ. Нэр алдартай болно гэдэг чинь жишээлбэл нэр алдартай болгодог хүмүүс байж ээж тэр хүн нэр алдартай болж байгаа шүү дээ. Мөнгөтэй чинээлэг сайхан байхад чинь маш олон хүмүүсийн хүч хөдөлмөрөөр тэр хүн мөнгөтэй чинээлэг болж байгаа. Тийм учраас бид нэр ямар ч тохиолдолд өөрийгөө бодсон ч, бусдыг бодсон ч бусдад анхаарал хандуулах. Энэ зүйл л одоо өнөөгийн гол одоо чухал зүйл байлаа. Эндээс амин хуваа хичээсний улмаас л хямрал тэмцэл эндээс болж үүсээд байна. Өөрийгөө бодох юм бол муу сэтгэлүүд нэмэгдээд байх юм байна. Бусдыг бодох юм бол сайхан сэтгэл нэмэгдээд байх юм байна. Муу сэтгэлүүд нь биднийг зовоож ийн, сайхан сэтгэл нь биднийг улам аз жаргалтай болгож байгаа юм. Хизээч хуурмаггүй итгэл минь аврагтун химжээшгүй нэгүсгүй сан минь болгоохтун
Хэдвээ эртний тангарага үү алмайрагтун хэтэрхий үтэр түргнэ биднийг авран таалагтун. Энд итгэн гэдэг чинь багшид итгэж байгаа. Багшид бид юунд нийтэх вэ? Багшийн тэр эрхэмлдэг тэр үнэт зүйлд нь бид нар итгэнэ. Энд итгэх тусмаа бидний энд байгаа тэр үнэт зүйлүүд мань илүү хүчтэй болно гэсэн үг. Бурханд итгэж байгаа. Бурханд юунд нийтэх вэ гэхээр Бурхан энэ суурст муу сэтгэлдээ тэмцсээр байгаа сүулдэ энэ бүрэн гүйцэд арилгаад Бурханы утгад төрж байгаа. Явж Бурханы айл дур тэр сургаал номлолт нь итгэж байна гэсэн үг байхгүй. Дүүнхрийн тань, дүүнхрийн одоо ид шидийг бас одоо болгоогтун гэдэг үгэн дотроо шингээж өгсөн гэж ингэж үздэг байхгүй. Тангаргийн үгсийг тогшин сахиус бурхтад илүү одоо даатгсан байдлаар ингэж айлтсан байдаг. Одоо энэ олон дахин уншиж шít. Энэ номыг ингээл олон дахин уншаад ахлаар хоошлох тусмаа энэ хүчтэй болоод байгаа. Тийм учраас манай ном уншлах тасрахгүй явж байгаа. Өдөр болгон ном уншиж байгаа. Өндөргийн зан уусрын одоо үүсгэсэн шанхын хийдийн одоо уншлагууд ингээл тасрахгүй үргэлжлээл явж байгаа гэдэг. Ном буйнч ингээл хүч ороод яваад байна гэсэн үг байхгүй. Баруун хүрээ хийд бол өндөргийн зан үзрийн 13 настайд нь байгуулсан өндөргийн зан үзрийн хамгийн ууган хүрээ. Шанхын хий хэмээн нэрлэгддэг баруун хүрээ хийдийг Түшэйтхан аймгийн Түшэйтханы хошуу Их Монгол уулын өвөр Ширээт цагаан нуурын дэргэд Эер засагчийн 5 дугаар оны гал гахай жил буюу 1647 дугаар онд анхдугаар богд өндөргийн зан газрын 13 насны сүүдэр дээр байгуулжээ. Түүнээс хойш нүүдэллэн одоогийн Өвөр Хангай аймгийн Хар хорин сумын нутаг Шанх уулын өвөр Сайхан булгийн Дэнж Чөдөр голын ирэг дээр батжин суурьшжээ. Яагаад баруун хүрээ гэдэг нэртэй болсон бэ гэхээр өндөргийн зан үзэр Монгол орны зүүн талд их хүрээг дахин байгуулах болсноор баруун талдаа буурай сахиж үлдэж мөн Алтан ургийн гал голомт Чингисийн хар тэргүүтэн Автасын хаанаас дамжиж ирсэн очирвайн тэргүүтнийг өндөргөнд өргөсөн. Энэ бүгдийнхээ одоо буурийг сахиж үлдснээрээ бол баруун хүрээ гэж нэртэй болсон юм аа. Анхдугаар богж авсан ном утгад буюу өндөргийн зан үзэр 1696 онд гэлэн намжил шавийн одоо айлтгснаар бол хоорондын одоо хагарал тэмцэл тэргүүтнийг
намжаан арилгах тухайтад эв нэгдлийн одоо урайлга болгож цагийг тохируулах залбирал буюу жанлав цогцолмаа. За монголоор бол Адистидийн дээдийг харьлагч их гэж энэ номыг бол айлтсан байдаг. Одоо 379 жил бол ингэж уншиж номын дуу тасраагүй өдий хүртэл ирсэн байна. Энэ 1937 оны хэлмэгтэлтийн дараах үеэст бол шүтлэг мөргөлийн зүйл хоригдсноос болоод нэг хэсэгтээ бол тасарч ирсэн. Хамтдаа нийлээд уншдаг байсныг нь болиулчингууд тусдаа хийх болчихж байгаа. Одоо манай баруун хүрээний зогшин хурал гэхтэл эхлээд чимэд өрж унзадгаа, дараа нь хорлогоогоос дараа нь нацаггүй гэл ингээ 3 лам дамжуулаад 90 онд хүргэсэн байна. Нууцаар гэрээр уншдаг тэр унд чинь томилогчод үр хүлээчээд уншаад байна шүү дээ. Тэгэхдээ одоо шинэ 8-15 жил маань сарын 29-ний зогчоо юу хангалууд хурамч гэдэг юм уу. Тэрийг юм бол өвгчүүдийн айраг гэдэг айраг уужгаа шөнө хурал аварчдаг. Дотоод юм тагнууд өдрөө антхан байцсан ховлогч их байлаа шүү дээ. Мэдээлэгч нар тэрийг айлж антхан байцсан тийм дээр бол бас яриагаа өөрчилчин. Тэгэл хүнд бол бас нэг дугуйр маяг нэг найранд ихний 3 дугуйгаа барьдаг шиг бас нэг айраг бариад. Тэгээ нөгөөх нь бас гоншинтай бас. Ширүүн 3 дашин 7 гөө гэдэр. Тэгэхээр тэр том хулаар 3 уусан хүн чи яаж сууж чадах вэ? Тэгээ ууж чаддаг юм бол дахиад дашин 7-г нэмээд ирэхин зэрэг чинь чадхан байгаа. тэгэл айргарч хаагүй болж байгаа. Нэг тийм уран арга юм да тэр одоо. Тэр дугуйн сүмийн байхгүй болгоод үз. Тэр цаад жинхэнэ мөн чанарыг бол алдахгүй яваад хахад болчихж байгаа. Тэгэхээр жанлав зогзол бол яалтчгүй тасраагүй ном. Хүрээ хий таагдсан ч гэсэн лам нар хүрээний цогчин уншлагыг гэр гэртээ уншдаг байсан. Үг утгыг нь тайлбар дээр нь судлаад ингэж явцсан. Одоо манай баруун хүрээ тойрсон манай ард түмэн тэргүүтээ дээрэс нь одоо энэ нутаг орны улсууд бол жанлав цогцлыг мэдхгүй одоо айл гэж байхгүй хаа. Зарим өвгчүүл маань бол бүр цээжээр уншиж явах жишээ нь тийм ээ. Зарим нь бол бүр одоо монголоор орчуулсан байгааг нь байнгын уншиж явах жишээтэй. Хамгийн анх одоо энэ жанлав цогцлын тухай ойлголтыг надад өгсөн хүн бол манай эмээ байх. 60 жилийн өмнөх юм яриад. Тэр үед Монгол орны гадаад нөхцөл байдал төвөгтэй байсан үе байхгүй юу? Манай тэр эмээ бол за энэ цөөн цаг болох нэ. Энэ үед тэр жанлав цогцлыг л одоо их олон унших хэрэгтэй юм аамаа. Тэгвэл одоо Монгол ялагдахгүй юм байгаамаа. Манай эмээ тэгж ярьсан гэдэг. Тэгэхээр ингэж одоо айлаас айлт, хүнээс хүнд, жихнээс жихэнд энэ жанлав цогцол гэдэг энэ одоо бясалгалын гүн ухаан хараа хайрцагны бодлого гэдэг бол тэнд оршиж ирснийг бол харуулдаг. Эрдэнэзүүгийн хулцгаан зэрэг бас тэг дамжуулж явсаар байгаад хамгийн сүүлд нь Ёндан гэж нэг өвгөн байсан юм аа. Тэр өвгөн уншиж ирсэн юм лээ. Нацаггүй л одоо баруун хүрээ нөгөө 2 хурлын зогчин хурлыг уншиж ирсэн хүн байгаа байхгүй юу? Тэгээ 90 он залгуулсан. Тэгээ тэр уншлагыг одоо манай хүмүүдэр бас ингээд уламжлаад авч явдаг. Алхын шүтээ Эрдэнэзүү хийд шанхын баруун хүрээ хийд маань Монгол түмнийхээ одоо энэ ив нэгдэлтэй байх хамаг бүхний тусын тулд одоо энэ номыг хорсон гэж үздэг. Гомбочиргээд одоо манай унцадлангаа сайхан настан байсан. За тэр хүн бол одоо бид нарын жанлав цогцол гэдэг номыг одоо таслахгүй тулд тэгээд одоо гэр орондоо ингээл ороод уншдаг. Тэгээ юм бээлийн үргэлж бээлийн өмсдөг байсан. Дотор нь юм жижиг 21 тонны эрхтэй. Тэр эрхээр ингэж таавдаг байсан гэл. Ингэж одоо айлдж байсан л да. онд бид бүхэн бас энэ жалав цогцол номыг Эрдэнэзүү хийдийнхээ урд одоо гэрэл төгшөө болгож ингээд бүтээн байгуулад
хийсэн байдаг. Бурхан шашны нарны гэрэл 10 зүгтээ мандах ба буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээд Бузар түүтгэрийг арилгаж буйныг төгсгсөн Бурханы хутагт бушуу түргэнэ амьтны тусын тулд хөрөх үе болтугай. Бурхны шашны нарны гэрэл 10 зүгтээ мандаасаа гэж яагаад зохиох болсон юм бэ? Тэгэхээр Бурхны шашин мандна гэдэг гадна талд олон сүм дугуйнд бүтээгдснээр гол ойлгох бишээ. Бурхны шашин гэдэг гол утга бол хүний сэтгэлд оршдог. Сэтгэлийг хэрхэн зөв болгох уу? Сэтгэл буруу байгааг хэрхэн сайжруулах уу? Буруу сэтгэлийг хэрхэн хорих уу? Энэ агуулгаар хүн явхаар тэр хүний сэтгэл Бурхны шашин мандаж байна гэж үздэг. Одоо Бурхан баг шагж мөнийг нэг мундаг үгүй шүү дээ. Миний энэ сургаал философи умардаас умард цэцгэлээ хөгжнө гэж. За мэдээж жагрын орон тэр хүний байсан. Тэгэхээр дараагийн умард нь бол энэ цасны орон буюу төвд, сүүлчийн умард нь одоогийн манай Монголын нутаг л та. Тэр хөгжүүлж байгаа ард түмэн нь бол маш сайн соён гэгэрсэн оюуны өндөр чадамж бүхий ард түмэн байхаас аргагүй болж байна. Зөв амьдрахын утга учирын дэлгэрнэ гэхээр бид бас их заяатай юм шиг. Гэхдээ одоо байгаагаа харахаар заяагүй юм шиг юм, тийм ээ? Ингээ одоо байгаа маань бид нар бол их зовлон үзчихэж олж авсан. Цаг бол нэлээд хэцүү зөвүүн байгаа. Гэхдээ энээс ингээ цаашаа муудах боломж байгаа гэж. Жанлав зогсол дээр гарч байгаа энэ олон утга санаа чинь ингээд монголчуудын бидний үеэс үед ингэж эрхэмлэж ирсэн ийм чухал зүйл байгаа. Яг энэ цаг үед бид нэр үүн дээр илүү анхаарал хандуулж явахгүй болвол нөгөө талдаа бидний хэллэгээр бол цөөн цаг. Ийм учраас хүн бүгдийн сэтгэлд аз жаргалыг бий болгохын тулд хүний сэтгэлд оршиж тэрийг нь гэгэрүүлж байдаг нар айдал Бурхны шашны гэрлийг 10 зүгт мандахыг залбиран ерөөл тайлбарсан байдаг. Одоо өөртөө тэгж их ихтгэл үнэмшил төрүүлж байгаа зүйлийг хайж тэмцэж олоод түүндээ залбирч түүнийгээ бодхороо илүү ихтгэл үнэмшилтэй болдог те илүү эрчим хүчтэй болдог ийм одоо мэдрэмж хүнд одоо хаанагтай газар нь бэж лээдэг те тэгэхээр өөр өөрийн гэсэн ихтгэл үнэмшил хүнд байх ёстой гэж бодож ойлгож явдаг. Үе үеийн жавсандаа муутагтууд бол ерөөсөө бүгдээрээ л өндөр гэгээний үзэл одоо санаа тэр өнөд зүйлийг л үргэлжлүүлж явж ирсэн. Ялангуяа 8 дугаар богдын үед бол монголчууд жавсандан бутгтын доор бүгд нэгдлээ шүү дээ. Богдтоо сүжигтэй богдыгоо ингээд зарилгийг дагаад богдыгоо хүндлээд ингээд яваа үед бол богд орхихгүй ёстой юм байна тангараг нь. Тиймээс дараагийн богдууд байх уу байхгүй юу чинь бидний одоо сүсэг бишрэл ерөөл байна уу гэдэг. Чухаг дээд лам 3 эрдэнэ үнэнний адистад ба чухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэнний хүчин шуулсан бид бүгдийн сүсэг ба номын сахиулсны үйлсээр чухал хүссэн бүгд сэтгэлчлэн бүтгүйе болтугай. Аврал бүхэн хурсан ачит ламын адисвэлэр ахуй уйс хийгээд алс хэтийн хамаг гутам шиг амьрлаад Амьрлангуй нирван сансрын сайн чуулган өөрөө бүтхийн ариун хотол чуулганаар цэнгхийн үлций хутаг орших болтугай.
Манай монголчуудын уламжлалт сүм хийдүүдийн уншдаг уламжлалт уншлага номуудад энэ жанлав цогцол буюу цагийг тохируулах залбирал гэдэг энэ номыг бол байнга уншиж байдаг. Тэр үүднээсээ манай Өнөргийгийн зан базрын нэрэмжит Бурхны шний их сургуулийн оюутан одоо мөн суралцагчд маань их улсын 6 зүйлийн хамаг амтан за тэгээ тэр дундаасаа энэ манай Монгол үндэстэн угсаатан тэр бүхэн маань энэ их цөөн цаг дэвэрсэн энэ цаг үед амраа магалантай байхын тухайд энэ номыг өглөө болгон ингэж уншдаг. Хийд оронд хурах төдий биш. Иргэн хүн хинч бай. Энэ эрхэмдээ залбирлыг уншиж байх юм бол өөрийн хийсэн алдаа гин байвал түүнийг засах, ирээдүйд түүнээс гарах зовлон бэрхшээлийг гаргахгүй байх. Алдаа дутагдлын суур болсон нисонис, түүний суур болсон мунхаг энэ бүгдийг хэрхэн засах вэ гэдгийг өдөр тутам бодохын хэрээр тэр хүнд улам гэгэрэл ирдэг. Түүний хэрээр юмны мөн чанарыг улам зөвөр хардаг. Ингэж харсны үр дүнд тэр хүн өөрийн амьдралдаа зөв шийдвэрүүдийг гаргаж илүү аз жаргалыг өөрөө мэдэрч улс орон нийгэмд маань олон эерэг зүйлүүд бий болно гэж ингэж Өнөргийгээ маань найдсан бас таалсан байгаа. Тийм болохоор энийг бүгдээрээ цаашид улам уншиж уншихдаа утгыг бодож ганц өөрийг биш одоо хамгийн наандаж өөрийн ах トゥ хамаатан садан хамт олноо бодож ингэж унших нь бол улс орон хувь хүнд агуу их үр дүн авчрах ийм ач холбогдолтой юм аа. Энэ номон дотор гарч байгаа утга агуулгууд бүгдээрээ яг яалж арахгүй бодит үннүүд баг. Үнэн зөв зүйлийг судлаад ах тусам улам хүч ороод байдаг. Энэ ч үнэн юм шиг. Тийм учраас бидний энэ өдөр болгон ахин дахин уншиж байгаа чинь бидний энэ дотоод бодлыг тэр үнэн зөв ойлголтыг улам хүчтэй болгоод байгаа. Тооноос чанар шилжих энэ хууль бол штэ маш мундаг хууль байхгүй. Үг төдий биш. Үгэн цаана байгаа тэр гүн утга тэр илэрхийллийг олж авах хэрэгтэй. Тэрийг олон уншиж бид нэр ойлгож олж авнаа. Энэ сонин хүн юм энэ доктор хүн байж тийм эрдэмтэн хүн байж ийм юм ярьдаг хүн байдгаа гэж ярих хүн гаргал баг. Тэгвэл жанлав цогцол гэдэг номын ач холбогдол, утга агуулга, улам гүнзгий энийг уншиж, залбирч, тоолох ийм шаардлагатай цаг үе тулцсан байна л гэж би бол одоо ойлгоод байна. Тэгэхээр энэ дүнчүүр гэж үг их орж ирж байгаа. Одоо 100 саяд хүрэхэд бол гайгүй тоолдоо. Одоо бид нар зүгээр биеэ хөгжүүлнэ гэдэг нэг фитнес явсан ч гэсэн нэг жижиг булчинтай болох их чинь нэг 2 3 хийгээд ямар ч булчинтай болохгүй шүү дээ. Яг тэрнтэй адилхан энэ сэтгэлийн тэр догшрлыг намхтгадаг дасгал хийхин тулд энэ ч бас нэлээд тоотой их болохгүй шүү дээ. Нийлж үйлдсэн буян арвин, нийлж үйлдсэн нүгэл арвин гэдэг. Бусдад хийгээд мэрэгд дээц за тэгээ хамт олондоо гэр бүлдээ сайн сайхныг л одоо сануулж яашгүй өөртөө одоо бас их сануулж яашгүй гэдэг энэ зүйлийг бас хэлээд байгаа. Анх дугаар богдын маань зохиосон Жанлав цогцол гэх энэ ном маш хүчтэй, шидтэй, авшигтай ном байсан юм байна. Тийм болохоор бүгдээрээ залуучуудаараа ядаж өдөрт 3 удаа дотроо сүсэглээд залбирж байгаарэ гэж би уриалмаар байна. Анх дугаар богд Өнөргийгийн зан узрын айлдсан цагийг тохируулагч айл дүрийг ард олноороо сүсгэлэн уншицгааж бай. Жодо
Тэс тэдийн дээдийг хайрлагч язгуур дамжилгын багш агуу шидийн хурыг буулгагч амирлангуу хилэнт ядам ад зэтгэр бүхнийг арилгагч дагнас номын сахиусанд ариун гурван үүдний чин бишрлэр сүсгэлэн мөргөн. Олон зүйлээр бэлтгэж сэтгэлээр хувилгасан тархины чуулганыг огторгойн түгээмэл эм бүхнийг огоод дүүргэн өргөе. Орчлон тэргүүлшгүйгээс хураасан алдаа уналлыг намжлан боомтолж олон эгэл ба хотогтын бүх буянд даган баясъя. Гүн дэлгэрэнгүй номын хүрдийг эргүүлэхийг дурддахж гаслан торчлон эцэслэхийг хүртэл бат оршихыг зайлбармой. Гагц үүгээр жиссэн хамаг буйны цогцсуудыг гайхамшигт 3 цагийн бурхад шав нарын өрөөлжилснөөр Амтан бүхний балаа мөнхгийн харанхуй бүгдийг арилгаж альва хамгийг айлдагч бэлгийн гэгээг мандуулахад зориулмой. Асар хэтэрхий цүвийн балар харанхуй үлэмж бүрхсэн аимшигт муу цагийн амтан бүхнийг нэгүүлсэхүйгээр авраа. Эгэл Несванисын муу үйлийн үр цагтаа боловсрсон элдв зовлонгийн энэ түэмэр бүхэн аяндаан амирлаад эсрэг тесргийн үс арилан инэрл асрамжаар найрамдаж инх амгалангийн төгс үлцийг дэлгэрүүлэн сойрхоо гэд. Хизээч хуурмаггүй итгэл минь аврагтун химжээшгүй нэгүүлсгүй сан минь болгоохтун хидвэ эртний тангаргаа бүү алмайрагтун хитрхи үтэр түргнэ биднийг авран таалагтун Бурхан шашны нарны гэрэл 10 зүгтээ мандах ба буй бүх амьтан амгалангийн цогийг үргэлж эдлээд бузар түүтгэрийг арилгаж буйныг төгсгсөн Бурханы хутагт бошуу түргэнэ амьтны тусын тулд хөрөх үе болтугай. Чухаг дээд лам 3 эрдэнэ үнэнний адистад ба чухам үнэн чанар ба шүтэн барилдлага үнэнний хүчин Шуулсан бид бүгдийн сүсэг ба номын сахиулсны үйлсээр чухал хүссэн бүгд сэтгэлчлэн бүтгүйе болтугай. Аврал бүхэн хурсан ачит ламын адисвэлэр ахуй үсхийгээд алс хэтийн хамаг гутам шиг амирлаад Амирлангуй нирван сансрын сайн чуулган өөрөө бүтгэн ариун хотол чуулганаар цэнгэхийн үлзий хутаг орших болтугай.